Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Бие үнэлэх асуудал шүү дээ, тий. Галан жишээ нэг дэлхийд хамгийн анх хөлийн шүс орнуудын нэг байгаа байхгүй тий. Тэгээ хүмүүс бол ингэж бодож шүү дээ. Тэр галанч яахаараа тэр одоо тэр тийм янхнуудыг одоо муу үгээр хэлэх юм бол тий бие үнэлтийг ингэж дэмжиж байгаа асуудал биш байгаа тий. Энэ дээр зөвхөн хамгийн муу сонголт хоёрын муу сонголтыг сонгосон ухаалаг сонголт болж байгаа байхгүй тий. Яг үнэхээр би хувь хүний хувьд бол бие үнэлэх явдлыг бол сайн зүйл гэж боддгоо. Мэдээж одоо юу гэдэг чи өөрийнхөө дотны хүмүүсийг тийм зүйл орцсон байх нь би амар харамсан. Тийм ээ. Би хизээч бас амьдралдаа ямар нэг байдлаар бие үнэлшүүнтэй бол холбож үзээгүй. Миний хувьд энэ бол миний хувьд бол зарчмын асуудал баг. Яг бол би эмэгтэй хүний хайрыг зөвхөн өөрөөрөө тэг бага байдлаар хүртэх хэрэгтэй болохоос биш худалдаж авах нь бол ёс зүйгүй гэж би бол хувь хүний хувьд боддог. Зарчмын асуудал. Гэхдээ би бол одоо нийгмийн policy бодлогын асуудал ярьж штэ. Тэгшээж бол ингэж байгаа. Ямар ч улсын төсөвчин хязгаартай. Дэлхий дээр хязгааргүй төсөвтэй нэг ч улс байхгүй. Тэ? Бүх улсуудын төсөв мөнгөө татвар төлөгчдийн мөнгөө бүрдүүлж байгаа. За энэ татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулах вэ гэдэгтэй галанчууд аюу зүй сонголт хийж байгаа. Тэ? Жишээлбэл энэ бие үнэлэх асуудал чинь бие үнэлэх асуудал чинь бол дэлхийн бүх оронд байдаг. Би Монгол бүрдэн байцаагчаар ажиллаж ирсэн. Монгол ч маш их бие үнэлт байдаг газар шүү дээ. Тэгээд надад бүр хулгайн хэрэгтэй тийм бие үнэлэгч эмэгтэйчүүд энэ төр над дээр мөрдөгчсэн байхгүй наваа бүрдэн байцаагч байж байгаа тий. Тэгэд яадаг вөхөр чинь нэгэнт ингээд ийм хүн төрөлхтний хамгийн эртний мэрэгжил гэж ярьдаг тий. Ийм зүйлийг чинь хуулиар хориглож байгаа тий. Тэгээ хуулиар хориглож байгаа нь өөрөө бас аюу тийм гендерийн мэдрэмжгүй сексист тийм хууль байдаг байхгүй. Яг тэгэхээр бие үнэлтийг бие үнэлж байгаа эмэгтэй хүн одоо 99% 99 тийм шүү дээ тий. Бие үнэлж байгаа эмэгтэй хүн үнэлүүлж байгаа эрэгтэй хүн байж хахад зөвхөн үнэлж байгаа эмэгтэй хүний шоронд төрдөг. Маш шудраг бас. Тий. Яагаад тэгэхээр энэ бол хууль тогтоогч нар дандаа эрэгтэйчүүд байдаг. Сонирн байгаа ч тийм байна. Тий. Чи яг адилхан хоёр хүн ингээд уулзаад одоо тэр гимт хэрэгч үлдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхэд үнэлүүлсэн ямар ч гимт ялган өнгөртөмөртөө үнсэн шоронд ордог тий. Ингээ хууль нь нэг юм шудраг биш. Хоёрдугаар тэрийг хуулиар хориод хизээч ямчин төржсэн хүн төрөлтний түүх байхгүй. Тий. За тэгэхээр дахиад сонголтын асуудал гарч ирж байгаа. Яг үхээр за ингээд энэ бие үнэлэх асуудлыг чинь яг энэ бол муу муухай зүйл. Тийм ээ муу муухай зүйл. Бие үнэлж байгаа бүсгүйч ихэнх нь амьдралын ирэхээр эсвэл хүний 8-нд орсон. Тийм байдлаар дахиад энэ биеийн боолчлол мүлжлэг дунд явж байгаа хохирогч нар байгаа байхгүй. Яг хав тэрэн дунд яг өөрөө сайн дураар явж байгаа бас хэсэг бүлэг бас байт юм байна л. Гэхдээ би яг нарийн судалгаа хийж усаас хэдэн хөгжиж мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө биеийн боолчлол бол мөн. Гэхдээ энэ чинь бол ийм муу муухай зүйлийг улам муу муухай зүйл болгодог чинь хуулиар хорих асуудал байхгүй. Тэгээ ингээ хууль хорчоор явах хөр чинь нөгөө хүмүүсийг чинь байвчлана. Тэ? Нөгөө хүмүүсийг чинь одоо энэ хүмүүсийг чинь одоо хуулиар хорцсон гэмт хэрэг үйлцсэн хүмүүс яах вэ гэхээр бөө цагтаа ажиллуулна. Прокурор ажиллуулна, шүүх ажиллуулна. За ингээ шүүхээр яал аваад шоронд тойрно. Тэгээ эн чинь дахиад энэ шорон чинь хамгийн зардалтай ялах тий. Шоронгийн чинь дулааны төрөөс төлнө, дахиад татвар төлөгчдийн мөнгө төлнө тий. Харуул хамгаалтын татвар төлөгчдийн мөнгө, хоолны татвар төлөгчдийн мөнгө тий. Ингээд нөгөө нэг бие хүнсэн хүний чинь шоронд хийс ингээд хэргийн ингээд мөрдөө шүүхээр ингээд ял шийтгээд ингээд одоо тийм ээ тэр засуу мүжүүлэх байгууллагч дээр төстэй хорих байгууллага ингээд хориод ингээ гаад гэхэд маш хэмжээний нийгэмд хохирол учруулж байгаа. Таныг ажиллах үед ер нь ямар хугацаагаар шоронд төрдөг байсан? Би яг Монгол би одоо олон жил ажиллаг болохоо хийж мэдэхгүй. Гэтэл тэр үед би яг одоо санахгүй байна. Ямар ч байсан цөөн жилийн 20 халтай байсан. Ер нь 20 халтай байсан тий. Хэд галаачууд одоо ямар сонголт хийж ихээр тийм хуулиар зөвшөөрөөд аль бие ёсоо бүртгээд хуулийн хамгаалтанд авчиж байгаа байхгүй. Энэ бас аюул чухал. Одоо жишээлбэл би Монголд хөрдмэс шийдсэн ярьж штэ тий. Энийг хуулиар хорчгоор чинь тэр бэлгийн мүжлэгт байгаа эмэгтэй хүмүүсийг чинь гэмт хэрэгтэн болоо хоригч байгаа автоматар. Тий. Тэгэхээр яг үхээр чинь нөгөө хүмүүс чинь маш олон гэмт хэрэг хохирогч болдог байхгүй. Тийм эмэгтэйчүүд би хувийн хувьд аюу хөрөвддөг. Маш хүчингийн гэмт хэрэг хохирогч болдог. Дээрэм тий хулгаан гэмт хэрэг хохирогч болдог. Бас хүн амны гэмт хэрэг хохирогч болдог байхгүй. Тий. Одоо ялангуяа би одоо Америкт үстэй. Америкт гэх юм бол нөгөө цуурал алуурч юм тий маш олон тийм цуурал авч дандаа бие үнэлэх эмэгтэйчүүдийг ингээ онлж алдаг байсан байхгүй тий. Яагаад тэгэхээр ий чи хуулиар ингээ торчгоор чинь бие үнэлэх чинь өөрөө гэмтэрхтэн болоо хуурчгаар чинь хизээч өөрийнхөө эрхийг хамгаалахаар цагтаа байгаад хандж чадахгүй шүү дээ тий. Яагаад тэгэхээр тэрийг нөгөө нэг хүнд хүчин дүүснэ тий дээрэм дүүснэ хүнд алуулах шахснаа хэлэх болохоор өөрөө бие үнэлж явж ирснаа яах болчихдээ.
Тий. Тэгэхээр чи нөгөө нэг дахиад бэлгийн мүлжлэгт байгаа эмэгтэйчүүд чи бүр одоо тий амь насаа эрсдүүлсэн тий хүн амны гэмтгийг хохирогч болоход түлхэж байгаа байхгүй юу? Policy чи ийм бодлого чи ийм буруу бодлого ойлгож байна тий. Ойлгож байна. Би сарын өмнө Сингапурын мэдээ уншиж ирсэн. Тэгээ Сингапурд юу вэ гэвэл одоо нөгөө монголоор нөгөө сав массаж гэж ярьдаг. Тэрийг нөгөө юуны зөвшөөрөл авч иж үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Сингапурчин бас яг хөө би яг нарийн ширийн хуулийг нь судлаагүй. Гэхдээ ингээд албан ёсоор зөвшөөрчих юм бол бас нэг хоёр аюул нь юу вэ гэвэл одоо янз бүрийн өвчин алдар алдахаас сэргийлдэг. Чи ингээд хуулийн дагуу зөвшөөрч чинь яг би зүгээр яг тэрэнд бизнесийн хүн биш л дээ тий. Гэхдээ ерөнхийдөө ингээд хуулийн зохицуулалт нь тийм ойлгомжтой байгаа байхгүй тий. Албан ёсоор ингээд бүртгүүл чинь тэр хүн чи өөрөө татвар төлөгч болоод өөр чинь. Тэр чи яаж нөгөө нийгмийн эрүүл мэндийн даатгалтай төлнө одоо шин тий. Тэр хүн чи өвдөх юм бол ядаж эмчлүүлэх даатгалтай болчихно гэсэн үг байхгүй тий. Тэгээд ингээд нөгөө ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн игнэн ингээд ороод ирэхээрээ одоо ингээд жишээлбэл аюу сони юм гэж монголчууд бэлгийн замын өвчин маш өндөр байт юм байл шин. Тий. Би өөр гайхсан нэг дээр мэдээ уншиж байгаа тий. Тэ маш өндөр байдаг. Тэгэд яагаад тэгэхээр чин дахиад энэ нөгөө бэлгийн мөнчлөлт байгаа хүмүүс чинь эрүүл мэндийн үзлэгт хамруулах ямар ч боломжгүй байхгүй. Яагаад ч бүгд нууц учраас. Тий. Тэгээ энэ шиг хаанаас олдیں۔ Тий. Тэгэд мэдээ уншиж хахаар л дүүрийн цагтаа нар авчаал буудуудаа авчаал хүмүүсийг ингээл цоглуулдаг юм шиг. Бараг телевизээр яваал тэгээд хүн барайл ингээл бас. Тэгэхээр эн чинь бол айгүй тийм энэ яг хуулиар бол нийгмийн асуудлуудыг зөв зохицуулах хэрэгтэй байхгүй. Тий. Энэ чинь бол зөв зохицуулж байгаа арга хэрэгсэл биш байхгүй. Тий. Тэгээд нүүтг нь айгүй тийм тохиоллын чанартай шүү дээ. Тий. Тийм үү. Тэгээ байж гал нэг. Тэгээд хэдэн удаа яаж тэр хүмүүсийг саатуулах хинч яаж хийдгийг бүүмэд тий. Энэ чинь ингээд албан ёсоор ингээд бүртгээд ирэхээр нөгөө хүмүүс чинь 7 хоног болгон тий эрүүл мэндийн үйлчилгээнд оруулдаг, шалгадаг тий. Ингээр чинь бас тэр энэ ч одоо public health гэж ярьж байгаа шүү дээ. Олон нийтийн эрүүл мэндийн бодлогын хувьд тэр ялангуяа бэлгийн замын өвчний чинь хянахад хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Одоо ингээл коронавирус адилхан шүү дээ. Одоо чи коронавирус шиж гарангууд шууд тусгаалж аваад шинжилгээг нь аваад халдвартай үнийг тусгаарлаад байгаа шүү дээ. Жишээл бэлгийн замын өвч яг адилхан байхгүй. Энд чи ингээл халдал явж байгаа. Тэгэхээр чи коронавирус одоо хүмүүс чинь бүртгүүлж байгаа байхгүй. QR код гэдгээр чи ингээд хүмүүсийг ингээд олчоод шүү дээ. Тэг чи хэрвээ энэ бэлгийн замын өвч ингэж ханддаг байсан бол чи дорн хяналтанд оруулах байхгүй. Тийм үү? Тэгэхээр чи юмыг ингээд нөө англи бол нэг sweep under the rug гэж тийм үг гэдэг байхгүй юу гэхээр нэг хог шүрж жагаад хогийн савд хийш нэг хичнээнийхээ доогоор ингэж хийчихэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэр шиг ийм нийгмийн ийм асуудлуудыг чинь ухаалгаар насанд хүрсэн хүний арга барилаар шийдэхгүй бол ийм муу муухай асуудлууд чинь ингээд улам муу болдог. Угаасаа ингээд ийм нэг ийм нэг ер нь бол нэг ийм ойлголт байгаа байхгүй. Ийм нийгмийн асуудлууд чинь эцэст дандаа хар цагааны асуудал биш байхгүй. Сайн муугийн асуудал биш байхгүй. Нийгмийн маш олон асуудал чинь муу сонголт хамгийн муу сонголтууд байдаг. Тий. Ялангуяа юм гэмт хэрэгтэй холбогдолтой асуудал чинь тий. Тэгэхээр одоо галлаад мэти юм улсууд бол тийм ээ одоо тэр шорон ажилуулах, шүүх, цагтаа ажилуулах чинь маш их мөнгө орно шүү дээ. Тэг хідэн тэрбум одоо монголоор бол хідэн тэрбум төгрөг тий. Евроор хідэн 100 сая евро орох байхгүй тий. Тэг чин тэрнийхээ оронд тэр мөнгөө босрол руугаа хийчихэж байгаа байхгүй. Эрүүл мэндийн үйлчлэгээр хийчихэж байгаа байхгүй. Тий. Одоо ингээ галант ч хэлсэн шүү дээ. Галант чинь би зөвшөөрсөн мөртлөө би мадаа ингээ манай гэрийнх нь найзууд нэтер ингээ жуулчлаа ирэхээр би нөгөө хотоор нь дагуулж байгаа улаан дэлгүүрийн годамжлыг энэ ингээ харуулдаг байхгүй. Яг чинь жуулчд үздэг юм чинь. Тэгэхээр чи яг ингээ бодоо тэр улаан дэлгүүрийн годамжаар нь шил галант хүмүүс бараг харагддггүй гэж боддоо. Тий. Аюу сонь байгаа. Кофе шоп дээр бас бараг галант хүмүүс юусаа бараг харагддгүй. Яагаад тэр чинь нэгэнт нөө босрол нь аягүй сайн дэлхийн хамгийн сайн дунд сургуулиуд те ерөнхий босрлыг өгдөг улсууд энийг учраас босролт нь тэр зарах мөнгө чи ингэж хийчихэр чинь аягүй сайн босролтой хүмүүс гараад ирэхэр чинь тэртээ тиймд өөрсдөө оролцдог байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол нөө босрлын үед аягүй бас зөв бодлого болж гэж байгаа тий. Одоо ингээ та бодвол тест Америкт их чинь ингээл Америк бол зарим мужууд ингээ бие өмчлөх асуудлыг зөвшөөрсөн. Зарим ихэнх мужууд нь зөвшөөрөгүй. Дахиад хуулиар ингээ хориотой. Америк чинь аягүй тийм шашинлаг устай тий. Аягүй тийм шашинлаг. Тэгээд нэг гэрлэхийн өмнөх бэлгийн харьцааг бол ингээ зөвшөөрдөг. Тэр бол тэр чинь бүр нэр томьёо тэр байдаг байхгүй. Abstain гэж үг тийм аа. Abstinence гэж. Тэгээ өөрөлдөх юм бол гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орохгүй гэж одоо хүүхдүүд нь одоо нэг тангараа энэ төр өргөдөг энэ төр тийм ээ нэг тийм тэгээ яадаг чинь яг шашны цэвэр ариун байх тийм үзэл сурталтай холбогдолтой. Гэтэл дэлхий дээр teen pregnancy буюу
Тэ насан туршаагүй хүүхдүүд ч ихэнх нь насан туршаагүй өсвөр насны хүүхдүүд жимслэх асуудал Америкт дэлхийд 1 номерт байдаг байхгүй. Тийм хатуу хуультай мөртлөө Голландд дэлхийн хамгийн бага байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр шорон шүүх ажиллуулах тэр мөнгөө босрол руугаа хийчихэж байгаа. Ухаалгаар шийдсэн. Ухаалгаар шийд. Тэгэхээр дахиад энэ чинь муу зүйлийг улам муу болохын оронд тэр мөнгөө эрүүл мэнд рүүгээ тэ эрүүл мэндийн салбар руу эмнэлгийн үйлчлэгээр рүү босрлын үйлчлэгээр рүү тэ тэгээд сургуулиуд руугаа тэ одоо ингээл бодоод үзтээ зүгээр гадаач зүгээр дунд сургуулийн хөгжиж чинь аюу сайн болсоо тав тэгээд зүгээр дунд сургуулийн хөгжил ингээл автобус суугаад Европоор ингээл тойроод чинь тэгээд үн төлбөргүй ингээл болчих ингээ бодоод үзтээ тэ аюу тийм одоо өндөр үнэтэй хувийн сургуулиудын хүүхдүүдийн адил хэмжээнд төрийн сургуулийн хүүхдүүд тийм болсод эзэмшиж байгаа байхгүй тэ. Би бол яг тийм байсан. Жишээ нь Пошийн хөдөө сургуульд сурж байсан. Гэвч яг өглөө 7 цаг 15-д болгон тосхны хүүхдүүдийг сургуулийн автобус хурж ирж аваад тэгээд сумынхаа төвдөө сургууль руугаа явдаг байсан.